Энэ хог ирэл унтрангууд одоо шууд асна. Зайвсаа. Зайвс шүү байгаа хамгийн түрүүнд гарч ирлээ сая. Бороо амар орж байна. Сэно монголчуудаа. Япон улсын түүхэн нэгэн хотод хурц ирээ байж байна. Энд нэг 1500 орчим бог байдаг гэж шүү. Одоо би ментэн заяа харж гараа. Конничива. Come on. 15 минут алхаа Шибуя стейшн дээр очлоо. Бараг л дуусч юм байна мобилтэд. Гадаа бороо орж байгаа ч гэсэн намны цацрагч. Миний ор энэ дээр байгаа. Тэгээд нойл нь хажуудаа. Эндээ юм дүүштэй. Энэ дүүш нь аюу хөрх юм. Good morning from Japan. За энэ ингээд дүүштэй. Эндээ ингээд цаанаасаа бие угаасан шампунь гэх юм ирсэн байсан. Зарим хостлууд ч нөгөө хин сан байдаг байхгүй. За эндээ юм 2 угаалт уртай. Эндээ юм 3 угаалт уртай, нэг 5 хүний угаалт уртай. Нойл нь нөгөө автомат угаагчтай наа. Энэ автоматаар нөгөө юм ч угаа штэ. За Япон улсын нийслэл Токиотын Шибуягаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ би Токиот дээрээд одоо 3 орчим хонж байна. Одоо яг энэ байрлаж байгаа хостелдоо 3 хонсон. Тэгээ яг одоо буудлаасаа чек аут хийгээд дараагийн газар руу явах гэж байна. Өнөөдөр би Япон улсын Киото гээд бас нэг түүхэн хот руу явах гэж байгаа. Энэ хостел надад аюул таалагдлаа. Тэгээд харахад ингээд жижиг юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яг унтахаар бол яг таарч илээ. Тэгээ манайха таад аяллаа төлөвлөж байгаа бол дэлхийн ямар нэг улс руу явах гэж байгаа бол тийзээ хаанаас авах уу, буудлаа хаанаас захиалах уу, дата эсэмээ хаанаас авах уу гэж бодож иж магадгүй. Би гадагшаа хийж байгаа аяллуудаа Tapa App-аас нислэг, буудал, дата эсэм гээд аяллаа бүх үйлчлэгээ нэг дураас аваа явчихдаг. Цаг хугацаа юмнууд үнэхээр амар байдаг. Тэгээ таад дэлхийн аль нэг улс руу явах гэж байгаа бол аяллаа төлөвлөж байгаа бол Tapa App руу ороод нислэг, буудал, дата эсэмээ авчихна гэсэн үг шүү. Тэгэхээр таад аялалт нь бас амжилт хүсье. За бүгдээрээ Tapa App руугаа ороод нэг улсын нислэг судлаад үзье. За жишээ нь Улаанбаатараас Токио нэг талдаа энгийн огноогоо сонгоод 3 сонгоод болчлоо. Үүнхээр амархан. За эндээс онцлох нэг таалагдж байгаа зүйл нь юу вэ гэхээр хамгийн хям тикетийг бидэнд тооцоолоод хамгийн их нь гаргаж ирж байгаа. Энэ үнэхээр гоё. Яагаад тэгэхээр биднийг хям дөрөвтэй аялахад энд тусдаг. Эй ёо, Токио. Гадаа үнэхээр гоё байна. Өнөөдөр битүү өдөржингөө бороотой. Тэр өнөөдөр бороотод би Киото явж байгаа. Ингээ Альписоор замдаа гарч ийна. Энэхүү бичлэгээ ингээ Альписоор эхлүүлж байна. Тэгээ одоо метроны буудал буюу Шибуя стейшн хүртэл хэдүүлээ 30 минут бороонд алхах нь их юм үзэх байхаа одоо. Энд дээр бас ингээд машины зам байгаа. Хэдүүлэхдээ одоо ийшээ явна. Ингээд ийшээ баруун зүгээр явна гэсэн. Чандамаа бариад гадаа ихт ямар гоё вэ наа. Агаар магаар гэж янз. Ой. Хүү энд ч юм уу. Эндээс гараад ирсэн ч бүр амар бороо орчих шүү дээ. Камер мамиртайгаа ярьж өгч чадахгүй юм шүү баг. Энэ хараа. Энэ баг камертайгаа ярьж өгч чадахгүй юм шиг байна. Зонтог байгаа нэрээ. Зонтгоо бариад тэгэхээр чандамаа барих шаардлагатай болно. Камера барих шаардлагатай болно. Хэдэн юм барих юм бэ? За тэр камер дээр шууд бороо туслаад эхэллээ. Тэгэхээр эхлээд би нөгөө буудлынхаа ресепшнтэй уулзаад чек аут хийж байгаа хэлээтэй. Өдрийн 11 цаг болж байна. Тэгээ өглөөний цай хоол унд эдээг оолохоор газ метрондоо суухаас өмнө газ нэг юм идээд авчий гэж бодож байна.
Ямар нэгэн тийм ресепшн байхгүй. Энэ хоёр автомат энэ дэлгэцэн дээр өөрсдөө хоолоо захиалдаг. Тэгээ бэлэн мөнгөөр болон картаар тооцоо хийж болно. За, карри иднэ. Тэгээ нэг шүлтэй карри тийм хоссон хоол иднэ. Нара, энийг авлаа. Тэнгүүтээ decision the cashing сонгоод нэгэ гоёшин болоо. Чим гол гол хата. Хоёрт бас. Батарчингийн хоёр өөрөвч нара. Жоо үлсэж байна. Одоо 11 өнгөрч байна гэхээр чи өчтөр орой 10 цагаас шүүж идэг үү? Энэ бол нэлээд үлсэж шүү. Аригато гозаймас. Аригато гозаймас. За замынхаа яг талд нь орж байна. Одоо нэг 20 минут алхаад 15 минут алхаад Шибуя стейшн дээр очлоо. Япон улсад замын урсгал нь яг эсрэгээр байдаг. Одоо зүүн талаа барьж явдаг гэсэн үг. Манай монголчин баруун талаа барьж явдаг шүү дээ. Одоо машиныг хараагүй таад. Дандаа эсрэг талаа барьж явж байгааз. Одоо явгооны замынаас хараарай. Би таад үзүүлээ. Одоо ингэ зүүн талаа барьж явж байгаа гэсэн үг. Анх ирсэн эхний өдрөө нөгөө Монгол зангаараа шууд баруун талаа барьж яваад хүү амьтан мөргөөд барыг дайраад нөгөө хүмүүс надаас тухтаагаад аамрын болсон манайхаа. Тэгээ одоо гайгүй дасч чинь 4 хоноход бол гайгүй зүүн талаа барьж яваад ер нь гайгүй сурч шүү. За манайхаа би одоо Токио хотын Шибуягийн хамгийн алдартай одоо аялагчдын хамгийн ихээр ирдэг газрын нэг Шибуя кроссинг дээр ирж байна. Энэ хараа яг одоо хүмүүс гарч байна. Оо, за би энд үзүүлээ. Яг энэ гарцаар одоо хүмүүс дөрвөн талаас хүмүүс гарч байна. Тэгээ одоо тийм амар их хүн алга. Орой бүрэ замбраагүй олон хүн ирд юм билээ. Хэдэн мянган хүн ч байгаа мэдэхгүй. Одоо бол гайгүй байна. Гэтэ энэ дээр нэг жоохон хүлээж чад дараагийн гарцаар бүгдээ хамт харъя заяа. Энэ хараа. Йоо. Яа. Гар удаан барьсан чи гар амир өвдөж байна. Дээрээс нь зонтог барьцаа болохоор гар амир өвдөж. За одоо энд нэг 5 минут орчим хүлээж чад дараагийн гарцаар нь гаръя. Дараагийн ногоон гэрлэр нь. Ишэ барайцч. За одоо энд ногоон гэрэл байгаа. Энэ ногоон гэрэл унтрангууд одоо шууд асна. За явсаа. За явсаа. За эцсийн шүү манайха хамгийн түрүүнд гарч ирлээ сая. Бороо амар орж байна.
орж ирлээ. Баяртай. Тийм эрхэм мөндөд үзэгчтэй Япон улсын түүхэн нэгэн хотод хурж ирээ байж байна. Дөнгөж Кёотогийн метро стейшнээс буугаад одоо энэ автобусны бодлогын хажууд хүрээд ирлээ. Та хэд өмнө сонсч байсан бол 794 оноос 1868 он хүртэл энэ Кёото хот Япон улсын нийслэл хот байсан. Тэгэхээр энэ хот нь ерөнхийдөө нэг түүхэн талдаа сүмхийд түүхэн дурсгалт газрууд ихтэй. Тэгээ маш их жуулчдыг бас татдаг Японы бас аялал жуулчлалын бас түүхэн газрууд энийг. Тэгэхээр би анх удаа бас Кёото хотод ирж байна. Кёото стейшнээс би байрлаж байгаа хостел айгүй ойрхон сонгоцсон. 10 минут алхаж явбал одоо байрлаж байгаа буудал хостел дээр очино. Энд цаг агаар бороо бол ороогүй байна. Токиод сая аимшигтай бороо орж исэн. Тэгэхээр энд бороо ороогүй нь бас сайн мэдээ шүү. Бороо орж исэн бол жоохон чангалтай. Ингэж алхаж чадахгүй. Тэгээ зонтогтойгоо алхах нь ихээр бичлэгээ хийж чадахгүй. Тэгэхээр бороо ороог нь сайн мэдээ шүү. Манайха энэ хүртэл үзээ явж байгаа бол бичлэг жоохон ч гэсэн таалагдвал та хэд маань subscribe дараад лайк дарахаа мартаж болохгүй шүү дээ. Тэгээ та хэд sub дараад лайк дараалах юм бол зөндөө олон гоё газрууд үзүүлээд авах болно. Окей. Аль болох жуулчдын их явдаг газар гэхээсээ илүү зүгээр гоё энгийн гоё юмнуудыг бас хараад үзээд явъя гэж бодож байна. Тэгээ жуулчдын их очтой нөгөө л хэдэн газруудаар бол би нэг явахгүй хаа. Зүгээр энгийн гоё наамгүм тийм газруудаар нь явна. This hostel Kyoto. Yeah, check in. May I have your passport, please? Okay. Are you a YouTuber? Yeah, I'm a YouTuber. You from Korea? No, I'm from Mongolia. I'm from Mongolia. Mongolia? Yeah. How many From subscribers? I have now, but not many. Like maybe 90,000. 90,000? Yeah. From Kyoto. You speaking in English or like No, I'm speaking my Mongolian language. Mongolian. Okay. Yes. I can add English subtitles Right, right, soon. Also, and then you can watch my vlogs. Oh, you know? cool. Yeah. What's your name? me, Seiya. Seiya. Your name? Yamato. Yamato. 私はオーチョーです。 Osho. オーチョーです。ありがとうございます。ありがとうございます Nice to meet you. Nice to meet you. Yeah. すげえ。すごいやん。お What? The views are really high. It means hi. Yeah, In Japan, hi. for sure. Yeah. 18すごいやん。ブログ上げたら。Миний YouTube-ыг үзснээр бичлэгүүдийг юу амар их үзсэн байна гинэ. Дээрээс нь Японд бол энэ нэлээд өндөр үзэлтэд орно гэж шүү манай. Бүр үзээд байгаарай. めちゃくちゃ Shout out to Orchard the World. Yeah. Please subscribe and like. Please subscribe and like. Yeah. すごっ Amazing. How can I say thank you in Mongolia. Баярлалаа. Баярлалаа. Baikla? Yes. Baikla so much. And how can I say Монголчуудаа it means like thank you It's so Mongolia. difficult. Баярлалаа. Baikla? Монголчуудаа. Mongochoda. Yeah, Baikla? again. Mongochoda, guys. Let's go. Do it again. Mongochoda. Yeah. Yes. За би буудалтай чек хийж. Тэгээ манай хоёр бороо бас юм яриад гоё танилцаад юм яриад харин жоохон зогсоод байгаа шүү. What do you know about Mongolia? I know it's super cold. And one more thing. There's a rikishi, sumo. Oh, yeah, Doskoi. Do you know rikishi? In Japan, the Mongolian sumo wrestler is really strong. I know. Yeah, you know Asashori. Asashuri, yeah. Yeah, Asashori, yeah. Hakuho. Alcohol, yes. Yeah, yeah. Doskoi. Yeah, that's sumo wrestler. In Mongolia, Asashori is really famous. Very famous. But I know Mongolia is a really good country, but I have no idea, to be honest. Yeah. And one more thing I know is like you guys have to move like every seasons, right? Yeah, but you know, in city life is different. You know, in the countryside. Right, yeah. Yeah, in the countryside they move every season. Because like animals has to eat like a glasses, right? I didn't know that. Yes, it's Mongolia. Season Mongolia. Baisao. Mongolia. Monchota. Baisao. Motota. Baisao. See you soon Mongolia means like otoko olzi Mongolia. Otoko. It's Japanese otoko. No, otoko Otoko. otoko olzi Otoko. olzi Mongolia. Monchota. Yeah, it means like see you soon Mongolia. I want to tell you the Japanese. Mata oai shimashou. You can say again. Mata oai shimashou. This is Japanese. Mata oeshou. No, mata oai shimashou. Oai shimashou. Mata Oai oai shimashou. shimashou. Perfect.
またお会いしましょう。 Okay, see you soon guys. See you soon. In Mongolia. Одоо би хостел руу орж байна. Яг доор нь юу байгаа гэж тайлбарлаж байгаа. Дараа нь бичлэг хийгээ марчиж магадгүй. Энд ингээ галтгоот бай. Энд өөрөө хоолоо хийж болох юм байна. This one is also kitchen. Yeah. Two kitchen. You can use everything. Yeah. За, Кётод хостел руу орж байна. Энэ хоёр залуутай сая 30 минут орчим юм яриад дорж явах удаачлаа. Одоо би нэг сүм рүү явах гэж байна. Жинкакужи гэдэг сүм. Тэгээ сая ийшээ Жинкакужи сүм рүү явдаг автобусны буудыг олж бөө юм боллоо. Цаг орчим энэ аваар гүйж харяаж байгаа. Тэгээ сая олсон. Тэгээ одоо Кёто хотын яг автобусанд суугаад Жинкакужи руу нэг 30-40 минут орчим явах гэж байна. Нутгийн автобусанд суунаа. Одоо 5 шараас ийшээ амглан зах руу явах гэж шүү. Төлбөр тооцоог нь хаана хийдэг юм бол? Үнэгүй явчихт юм шүү. Нуурсан юм. Тэгээ манайхаа бис орж ирэхдээ нөгөө төлбөр хаана гэдгийг нь олохгүй байсан шүү дээ. Би тэгээ үнэгүй явдаг автобусын багтаа гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь бас үгүй юм бэ. Тэнгүүд энэ урдтал дээр ингэ бичсэн байна. Том хүн 230 yen. Хүүхэд болохоор 120 yen-ээр явдаг юм байна. Ийшээ харсан чинь ингээд уул модтойгоо ойртцсан. Тэгээ хүн амтан багтай энаараа харагшаага бүр амар гоё харагч юм. Йоо. Үүлэн доошоогоо бууцсан. Ийшээ бол диваачин цаашаа. Йоо, ингээ харалтаа. Одоо би ийшээ алхаж байна. Энэ Кёто хотын газрын зураг дээрээс миний явж байгаа газрыг харах юм бол энэ бараг хотынхаа хамгийн зах хэсэг юм билээ ингээд. Ямар ч хүн байхгүй бараг энаараа. Аюу гоё, нам гүн, тайван нараа үүлэн доошоо унтсан. Янзын биз. Үүнээс илүү гоё амар тайван байгаль гэж юу ах вэ? Тийм үстэй. Одоо өдрийн 12 цаг болж байна. Одоо энэ газараа очихоос өмнө замд нэг идэж уух юм зарж ивэл тэндээс идэх юм өглөөний цагаа юм өдрийн хоолоо идчихье гэж бодож байна. Тэгэхгүй жоох өсөж байна. Манайха Японд Visa карт, Apple Pay бүгд юу ямар ч асуудалгүй ажиллаж байдаг шүү. Тэгэхээр нэг юм уу хоёр карттай хийсэн байгаад бол гадуур тооцоо хийхэд ямар ч асуудалгүй. Аригато гозаймас. Аригато гозаймас. Монгол кэш гаргадаг байхгүй юу? Амсаад үзье. Кэш гэхэр кэш биш. Тарг гэхэр тарг биш. Арц гэхэр арц биш.
сүү гэхээр сүү биш. Энэ юу л вэ? Энэ хоёр том загас шүү дээ. Гайвар том загас өнөөрөө. Ямар нэртэй загас юм бол. Нөө хоолны газар чинь дотор байгаа шүү дээ. Би сая энд суусан. За Япон улсаас албан ёсоор өглөө бас өдрийн мэнд манайхаа. Тэгэхээр би дөнгөж сая Япон улсын хамгийн анхны нийслэл хот Нара хотод хурж ирлээ. Тэгээд нэг Кёто хотоос нэг 50 орчим минут тренер явд юм байна. Тэгээд тренинг тикет нь болохоор 700 йен буюу нэг 15-16 мянган төгрөг болж байгаа нэгтэлтэй. Тэгэхээр би энд өдрийн аялал хийгээд нийт нэг ирж уцахын 3-4 цаг л болох байх. Эндээ нэг 2 цаг болоод тэгээд одоо өдрийн 12 цаг болж байгаа гэхээр эндээс 3 цаг гээд буцаад Кёто руу явах юм. Тэгээд энд яах гэж ирсэн бэ гэхээр багын хэд найзуудтайгаа уулзах гэж ирсэн. Манай багын найзууд энд байгаа гээд нэлээд олон найзууд байгаа. Тэгээд найзуудаа бас та хэдтэй бас уулзуулна, танилцуулна гэж бодож байна. Тэгээд би бас өөрийн хэдэн жил уулзаагүй болохоор сүүлд нэг 10 жилийн өмнө уулзсан болохоор бас найзуудаа их сансан байна. Тэгээд цаадуулчин бас нэлээд өссөн байна гэж би бас эндээс нэг хоол моол аваад тэгээд очихоор ер нь төлөвлөж байна. Тэгээд бас удахгүй найзуудтайгаа уулзнаа. Тэгээд та хэдэг бас уулзсан шүү заа. Тэгээд юу яаж байна? Сая Кёто хотоос Нарад ирсэн чинь нэг 30 км зайтай юм шиг байна. Тэгээд ирсэн чинь энд бол нэлээд хүүтэн байна. Сая Кётод би ингэж явхад дарахгүй байсан чинь Нарад ирсэн чинь ингээд шууд даарч байна. Тэгээд бэли мэли өмсдөг байж гэж бодлоо. Гэтэ одоо гүриндээ 3-4 цаг алхаж явах тэр гайгүй болчих واخа. Тэгээд ч энд нутгийн автобус байх шиг байх юм. Excuse me sir, this is Nara Park. Okay. За манайха шууд буусан чинь Nara Park руу явдаг автобус явж байна. Тэгээ би шууд одоо нутгийн автобусанд нь сууж байна. Автобусанд нь ороод ирлээ. Тэгээ Токиод метронд явж ирсэн нөгөө Сека картаараа шууд орчлоо. Арпны орчим яваад хүрээд ирлээ. Орч ирэхдээ карта ингэж уншуулад та мөнгө төлөхтэй юм шиг байна. 250 гэдэг чинь километр орчим зайд 250 йен гэдэг чинь хэд вэ? 4-5 мянган төгрөгөөр явчихв. Аригата гозаймас. Удаа үлээс найзуудтайгаа уулзах юм дээ. Амар догтлж байна. Ой, нугаасцсан юм шүү дээ. Би чи ямар ёндоотой явж байна? Би чи ёндоотой явж байна. Ерөөсөө сая тренээсээ буугаад шууд нутгийн автобусанд таараад автобуснасаа буугаад шууд ногоон гэрэл насаал. Тэгээ манайхаа би яг утгагүй найзуудтайгаа уулзах гэж шүү. Амар тогтолж байна бүр ингэж. Олон жил уулзаагүй. Бүр ингэж. Эхлээд найзуудтай нэг идэх юм авсан дээр баха. Цаадуулч нөгөө олон хоног сая хөдөөгөр явж чаад сая Нарад ирсэн гэсэн. Тэгээд газ идэх юм авах тий. Arigatou gozaimasu. Thank you so much. Найзууд дээр баг ирж шүү. Нөгөө ч өөдөөс хараал юм. Нэлээ сансан юм шиг байна наваад. Би чамд хоол авчирсан хөөе. Намайг сансан уу? Нара. Наа.
Би шанд хоол авчирсан сая. Нара. Аа. Санснуу наваа. За манай найзууд бүгд байна шүү. Бид тэднийг аруулаа найзалдаг байсан. Тэгсэн чинь бас үржээд олоолаа болчих. Энэ нөгөө манай бүр багын найз 5 дугаар ангидаа бид хоёр их нийлдэг байсан аахгүй юу. Тэгсэн чинь одоо бүр танихаа байчих. Манай энэ бас багын найз энэ намайг таниад байна. Бид хоёр бас нэлээ гайгүй найзууд байсан юм аа. Хамт тоглож моголдог байсан. Ой. Ой, үрхгүй дээ шүү. Одоо би ментэн заяа харж гараа. Конничева. Конничева. Come on. Come on, come on. Конничева. Энэ жоох автмаа. Угаасаа багтаа автмаа байсан. Ой. Ийшээ өгцөж шууд наваа зохиж авч шít. За нэг надад мөрөгч тэгвэл би ч үгүй. Энэт мөр хүмүүсээс хоол идээ сурцсан байна. Урд нь очингуудаа ингээл толоогоороо мөргөөл тэгэл хоол идээд идэв юм. Үгүй би шаа. Одоо хоёр үлдсэн. Хоёрын өөр өртөч. За энд өгчий дөө. Чи ийшаар. Аа, гар хазаадах юм. Нара. Энд юусоо хаасаагүй бууг байна. Зүүн тийшээ харах юм бол ингээд том талбайд битүү бууг, баруун тийшээ харах юм бол том талбайд битүү бууг. Энд ингээд бууг хинаараа. Вай. Тэр сая би Нара хотын буугны талаар мэдээллийг харж байхад энд нэг 1500 орчим бууг байдаг гэж шүү. Одоо энэ төв хавар ч юм уу. Ер нь Нарад нэг 1500-аас 2000 орчим энэ жижиг болон том буугнууд бол байгаа юм байна. Тэгэхээр угаасаа 1000 бууг гэдэг чи одоо юу вэ? Амар өстэй. Хаасайг бол бууг байна. Манайхан тэгээд би хийж байгаа бүх аяллуудынхаа бүх үйлчлэгээ буюу нислэг, буудал, дата eSIM гэж чухал үйлчлэгнүүдээ Tap App-аас бүгдийг нэг дороос аваа явж байгааг та бас мэдж байгаа тий. Тэгээд би бас одоо eSIM-тэй явж байгаа. Тэгээд Японд аялахаас өмнө Монголд байхдаа eSIM итгэжүүлээд гарцсан болгон Японы нисэх буудал Нарита дээр ирэнгүүт шууд интернеттэй болол төөрж бүдлэн гэсэн асуудал байхгүй. Буудал руугаа явахад бол үнэхээр амар. Тэрээ таад бас Японд аялах гэж байгаа бол бас өөр дэлхийн бүх улс руу аялах гэж байгаа бол Tap App руу ороод нислэг, буудал, дата eSIM гэдэг аяллахаа хамгийн чухал үйлчлэгнүүдийг нэг дороос амар хялбараар шийдээд яваарай за. Ер нь манайха аялал, зочид буудал, eSIM, даатгал, такси үйлчлэгээд маш олон зүйлүүд хэрэг болдог. Тэгвэл та аялдаа явахдаа аялын цогц үйлчлэгээ Tap App руу ороод бүгдийг нэг дороос авчихна гэсэн. Ингээд болоо. Хямд бас хялбараар аялъя. Tap App. Yamato! Hey, Ochelo! Please come to Kyoto. Hello, Mongolia! Өнөөдөр Christmas-ийн өдөр тохиож байгаа. Тэгээд Yamato над билэг өгсөн байгаа. We are twin? Yeah, we are twins. Yeah, we're twins. And for my brother, I got gift here. In Japan, usually we give the people the small gift. Small gift. Inside the snack. Snack. This Japanese snack. There you go. Arigato gozaimasu. Happy holidays. Yes. Yes. Probably. Oh my god.
I'm so hungry, guys. Yeah, it looks so delicious. It's Yeah. fucking delicious. It's fucking delicious. The first one is like chips. За дараагийн бэлэг болохоор what is Umaibo. What is this? Umaibo. Umaibo. It's a umaibo. This is like a yeah. cheapest snacks in Japan. Next one is I'm so hungry, guys. It looks so delicious. Look at this. Okay. Then last one. Yes. The Black Thunder. The Black Yeah. Thunder. This is super popular. Every Japanese people eat it once in a week. For sure. I'm gonna try it. Okay. This. My friend name is Seiya, so I'm gonna ask you maybe one question. Yeah. What is the best three things about Kyoto? What's your Best opinion? three things Best three in things. Kyoto? It's a good question though. We have like a city place, and also we have a also like a country place, country like a local place. So like if you go to like a central city, you can like shopping a lot. Yeah. But if you go out, you can feel like there's like so many mountains around there. And the last one. Last one is, Kyoto. what is that? Last one is. What That's is this one? I think the Kyoto is Ultra's favorite favorite city. Favorite city? Yes. This is a Yeah. Yeah, so far, so far Kyoto is the best, guys. Kyoto Yeah. is the people are amazing. Two of my Japanese friends also very kind. Everybody is kind. Yeah, Kyoto people is pretty kind. Yeah. But you're so kind. Yeah. Yeah. Thank you. Thank you too. like you, Yeah. like you, like you. you. Yeah. And you guys, if you have girlfriend, you can talk about your girlfriend. Oh yeah. I got girlfriend. He has got Yes. girlfriend. Oh, for okay. sure, yeah. Ямато найз охинтой гинэ. Тэгэхээр та хэдэд Ямато найз охиноо танилцуулна гинэ. Okay. Oh, I have been dating with my girlfriend 5 years. 5 years. 5 years. Yeah, so and no I'm 24 years time. old. This is 23 years old, and we always say we're gonna get married. Married. We gotta get married. Oh, that's good. Oh, thank you so much. That's good. He's right, man. He's right, man. Yeah. And what should I? My girlfriend is a really good person, and like you, and I like the. I'm not your girlfriend. But I can, yeah, I can. Oh my God! Wow! No, just kidding. So, Close, yes. yeah, so and today is a Christmas day. Yeah. After this work, I'm gonna spend the time with my girlfriend. Oh. And it's so beautiful. Yeah. Yeah. It's amazing story, guys. Yeah. Thank you so much for sharing your most amazing story. It's very. I appreciate you all. Yeah. You have no. I have no. It's the same like us. Yeah. Okay. Christmas alone single. And female viewers, you got opportunity. You guys probably can, dating with those. They're looking so good. Kyoto. Please come to Kyoto and please come Yeah, to please Mongolia. also Kyoto. Yeah, he's in Yeah. Kyoto. He's in Mongolia. So the female viewers, you guys have a chance. You know what I'm saying? Okay. So, I'm gonna speak Mongolian. got it. Тэгээ манай хоёр айгүй гоё нээлттэй тэгээд бид гурав бол нэлээд гоё амдууд болсон. Дахиж Кёотод ирэхэд бол манай хоёр намайг тусч аваад ер нь энэгээр эрхлүүлж бөөгөөлээд ер нь баг аялах тийм юмнуудыг надад хэлсэн. Тэгэхээр хоёр найзтай бас зөндөө их баярлалаа. Тэгээд аригато. Hey, I got it. It's very I got it. interesting. Okay. So arigato gozaimasu. 2 bowls and 2 crabs and 1 bowl. 1, 2, 3. Arigatou gozaimasu. Don't need someone to save me. No, and don't come running to blame me. Уулиасаа. From miles away, I can tell there's something's off. The way you look and how you pause when you talk, I think I said enough. You